60 тэрбумын эзэн нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга Сандуу 5 жил удирдсны эцэс төрийн албыг наймаалцсан гэдгээрээ хариуцлага үүрч огцорсон. Түүнээс хойш нийслэлийн Монгол Ардын намын хороо хурдан гэх яриа намын нүхтийн дунд улс төрийн хүрээний хинч дунд жигжуг хийцгээж байна. За ингээд удахгүй 6 сарын ихээр нийслэлийн Монгол Ардын намын сонгуул болох товоо зарлаж даргаас сонгох гэж байгаатай холбоотой хэд хэдэн хүний нэр дуулдаж эхэллээ. Нийслэлийн намын хорооны хурлын товыг Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс гаргаж төлөөлөгчдийн тоог тогтоох юм. Ингэхдээ баг хурлыг товлохоос 30 хоногийн өмнө зарлана гэсэн байдаг юм. 2017 оны ерөнхийлөгчдийн сонгуулийн дараа болсон Монгол Ардын намын их хурлын дараа нийслэлийн намын хороо хуралдах байсан ч тодорхой шалтгааны улмаас хэд хэдэн удаа хойшлогдсон. Тэгвэл удахгүй болох хурлаар нийслэлийн Монгол Ардын намын даргад хинхэн гориж байна вэ гэдэг анхаарал татаж байна. Хамгийн түрүүнд энэ жигсаалтыг одоогийн хотын дарга буюу нийслэлийн Маны хорооны даргын үр гүйцэтгэгч Суу Батбол тэргүүлж түүнээс гадна намын ерхий нарийн бичгийн дарга Амар Баясгалан нийслэлийн эрдэнэ төлөөлчдийн хурлын дарга Амар Сайхан нарын дунд өрсөлдөө өрнөх болов гэсэн таамаг байлаа. Харин уг таамаг үндсэндээ өөрчлөгдөж Амар Баясгалан Амар Сайхан нар нэр дэвшгүй үүнээс чухал ажил байна хэмээн нэрээ татсан талаараа цахим хуудасаар мэдгдсэн. Үүнээс гадна нийслэлд парламентаас ч нийслэлийн намын дарга бодох сонирхолтой хэд хэдэн хүний нэр мэрсэр дуулдаж байна. Тухайлбал улсын их хурлын гишүүн Нямбатар энэ судалд өрсөлдөхөөр зэхэж байгаа бол уул уурхаан сайд Сумья Базар нар нэр дэвшин гитсэн гүйж явна. Гэвч намын удирдах зөвлөлөө шин даргад ямар хүн нэр дэвшгүүлэхээс хамаарч намын хурлын уур амьсгал өөрчлөгдөнө. Ирэх сонгуульд хэн нийслэлд Монгол Ардын намыг төлөөлж орох вэ гэдг нь чухал сонголт. Ерөнхийдөө намын удирдах зөвлөлөөс ногоон гэрлэр дэмжих магадлалтай хүнээр Суу Батбол тодроод байгаа. Өнгөрсөн хугацаанд нийслэлд хэд хэдэн ажлуудыг эхлүүлж Сандуугийн үлдээсэн баасыг цэвэрлэж яваа хүн юм. Харин Сумья Азрын хувьд даахгүй нохоо булуу хураан гихчээр өмнөх уул уурхаан салбарынхаа асуудалд анхаарлаа хандуулбал барав. Том далаараа ороод үзчихсэн хүний хувьд нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга бочих санаа өөртөлж байгаа. Гисэг хэдиж түүний өмнө хийх ажил их байна. Асуудал ихтэй уул уурхаан салбарыг дөмөхөн аваад явчих бол тэрээр намаасаа сайн гэсэн үнэлгээ авах юм а. Тэгээч нийслэлийн намын хорооны даргад ажиллаа мэддэг туршлагатай нэгэн оцсон дээр бизээ. Тиймээс намын удирдах зөвлөлөөс дэмжигдэхгүй байх гэсэн санаа явж байна. Харин Нямбатар гишүүний хувьд юм л бол энэ тэнд эсрэг юм ярьж явдгийн хувьд хурган коммунист гэсэн нэр зүүгээд байгаа. Намаас нь дэмжиж гаргаж ирлээ гэхэд баахан хилтэй амтаа нөхөр энэ албан тушаалд очих юм бол Монгол Ардын нам эсэргээрээ далаараа тавиулах байх гэсэн таамаг байна. Тиймээс одоо үлдсэн нэг нь болох хотын дарга Суу Батболдын хувьд намаас дэмжлэг аваад гараад ирэх магадлалтай ганц кандидат болоод байна. Түүний хувьд хотын даргын үүргээ сайн гүйцэтгэж байгаа. Хамгийн сүүлдэхэд апууд алдсан Богтааны музейн газрыг уушийн газар болгох шийдвэрийг цуцалж нийслэлд нь үлдээсэн. Энэ нь олон нийтэд том үнэлгээ авчихсан. Хэрэв Суу Батболд нийслэлийн Монгол Ардын намыг хороог удирдах юм бол нийслэлтэйгээ холбоод арай уялдаа холбоотой ажиллах болов уу гэсэн санаа явж байна. Ямар ч тач нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга хэн болохоос шалтгаалan 2020 онд Ардын нам нийслэлд энэ байр суурийг хадгалах чухал сонголт үлдээд байна. Хэрэв дахиад буруу хүнээ сонгох юм бол 60 тэрбумын хэрэг сөхөгдөж арайч юу нэрээ цэвэрлэж байгаа нийслэлийн Монгол Ардын намын хороо үндсэндээ шалдаа буун. Харин Михаил нэг бодлоо гэдэг шиг Ардын нам энэ удаа зөв хүнээ сонгох байх майцдаг мэдээллээ.